Тэгээ бид нэг буруу ойлголттой яваад байгаа маа. Энэ төсвийн алдагдал энэ одоо тодтол хийн гэдэг юм л нэг аюултай юм шиг ингээ ойлгоод байгаа. Энэ тийм зүйл бас биш ээ. Одоо жишээлбэл Австрали, Шинэ Зеланд, Европын орнууд бол төсвийн тодтолыг тухай бүрд нь хийгээл явдаг. Энэ төсвийн хүрээний мэдгэл гэдэг доктортой байдлын тухай хууль гэдэг юм чинь 2000 оны ихээр төсвийн нөхцөл байдал хүнд валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж байгаа хугацаанд бидний одоо үүрэг хүлээж авсан арга хэмжээ байхгүй юу? Тэгэхээр энэндээ одоо болтол ингээд баригдаад яваад ах уу, зарим чиглэлд нь өөрчлөлт хийх үү гэх юм цаг хугацааны хувьд бол бас шаардлага үүссэн байж магадгүй. Гэхдээ бид нар үнэхээр хүнд нөхцөл байдал үүсэх юм бол одоо төсвийн тодтол хийхгүйгээ суугаад иж болохгүй шүү дээ. Одоо шатхууны үн хэд ч хүрэх юм блэ? Байгаль цагуурын хүнд нөхцөл байдал үүсч болно. Тийм учраас зарим нэг хүлээсүүдийг бол одоо болоод би бол төсвийн хүрээний мэдгэл гэдэг яг барьж ийнэг үгүй юу, бид нар хэрэгжүүлж ийнэг үгүй юу гэдгээ бодох цаг болсон. Миний зүгээр гол анхаарах ёстой юм бол өөр гэж бодод байгаа юм. Алдагдaltaй байж болно. Тэгвэл өрийн дарамтанд орохгүй хэмжээнд зээлгээ хийдэг байх ёстой байхгүй юу? Тэгээ өрөө л хянаад явах ёстой. Харин сая энэ юм дээр болж байгаа өрийн хэмжээг бол айхтар өсгсөн билээ. Тэрийг бид нар анхаарах хэрэгтэй. 25 онд бол бид нар засгийн газрын өөр 39 их найд байгаа байхгүй юу? 27 онд 57 их найд буюу 17 их найдаар 5 тэрбум доллараар засгийн газрын зээлийг өсгөнө гэж байгаа чинь харин байж болохгүй зүйл байхгүй юу? Энийг л бид нар харах ёстой. Төсвийн алдагдаад хэлэхдээ өр үүсгэж санхүүжүүлж гэнэ гэдгийг л хар. Тийм учраас одоо тодтол хийхгүй гэдэг алдагдaltaй алдагдaltaгүй байна гэдэг бол гол асуудал биш. Өрөнд орохгүй байна гэдэг нь хамгийн гол асуудал байхгүй юу? Тийм учраас цаашдаа бид нар ер нь төсвийн энэ асуудал дээр өөрчлөлт хийгээд өрийн хяналтуудаар шангалгаад явах асуудал нь хамгийн чухал байж магадгүй гэж би бодоод байгаа. Тийм учраас би одоогийн орж ирж байгаа энэ асуудлыг бол шийдэж явчихд бол болохгүй юм байхгүй бах. Харин бид нар одоо энэ төсвийн хүрээний мэдгэлийг батлахдаа яагаад 17 их найдаар зээл авах гээд байгаа юм бэ? 1 жилийн дотор, 2 жилийн дотор гэдгийг харин ярих хэрэгтэй байхгүй юу? 5 тэрбум долларын зээл авах гээд шүү дээ. Энд чи өрөнд оруулж магадгүй. Энэ мэтийн юм л анхаарах хэрэгтэй байх гэж бодоод байгаа юм. Хөг хэлчлээ. Булган тэгш.